Цахилгаан цахиж Аадар бороо шаган орж байлаа. Нэгэнбаатар асар олон мангастай тулдахаар хавцлаас үсрэн буу. Гэнэт биеийн чичрээд дэлгэцэн дээр энерги туслаа. Мөнгөр цэнгэлнэ гэсэн бичиг гарч ирээл нөгөө мангасуудаа юу ч нүдүүлчихдээ юм. Энэ нь манай гол дүр Итадамын зүгээр л уцаараа тоглож байсан ба хоббигоо ажилласаа илүүд үздэг нэг тийм отоку нэрхтэйгээр наргийн шаргалцсан Япон улсын нэгэн өдөр Гинза дүүрэгт тоглоомын пенүүдэд зориулсан арга хэмжээ эхлэхдээ бэлтгэн. Бүхий л зүс амар тайван байсан ч хачин тунгалаг хаалга хотын төвд гарч ирснийг бицэн охноос өөр хэн ч анзаарсан. Тэр хооронд манай Итадами уцаа гүлэрж явж байгаад нэг шонгийн мод мөргөд унаад өгөв. Тэгсэн чинь нүдэнд нь нэг эльп шидтэн охин хадуур барьсан лоли гээд 3-3 эмэгтэй харагддаг юм. Манай ээжийн хэлдгээр бол тоглоомонд л донтсон болтой шүү. Уцаал болох хэрэгтэй. Гэнэт нууцлаг хаалга хонгоож суман бороо шайган бууж дотроос нь баахан хуйгдуулахтай цэрэг орк лууму гэлбэр янз бүрийн хачин амьтад төрөл төрлөөр гараад ирэх юм тэр. Ямар ч хайр найргүй ард иргэдийг бүр хядаж идэх шүү. Харин гэтэл манай Итадами бүр тоожгоо ч юм байхгүй. Яна ивент цэцлэх нь энтергээ бүр нэг токод царайлсан. Өөрийнх нь амнаас аюул учраад ах чинь бүр тоожгоо ч юм байхгүй. Гэтэ бас хурган тэрүүхэн дэндүү хүмүүс туслаад нэг эмэгтэй гараа сунгатал өөдөөс нь чи хинбэ гэж үхчихэж бас нэр хэнийг нь асууж лээдэг. Манай хүн тэгсэн энгийн отоку юм болов гэсэн чинь цагдаа нар л дайрж байгаа нэг зэргийг шууд үүрж унгаал өчөж боогоо тэгснэ бүр алчт юм да. Дараа нь тэрүүхэн дэндээ цагдаа нар зөвлөгөө өгвөл хүмүүсийг аюулгүй газар руу замчлаад явж иддэг ш. Яавч энгийн нэг отоку биш тодорхойлоод ирлээ шүү. Гэнэт Японы зэвсэг түвчин гарч ирээл нөгөө нэг өөр улсынхныг бүр шүүрийн шанаг болтол нь буугаараа шүршээл хайчлаа. Харин манай Итадами маань цэргийн албаны хүн байсан ба энэ бүхэн дуусаад олон хүний аймаа урсан химээ шагнуулаад бүр Гинза дүргийн баатарчдаг очтой болоод авлаа. Үүний дараа Япон улс тэрхүү хаалгаа судлахаар тусгай салаа гаргаж Итадами маань ч тэр дунд нь багтаж хэдний үл мэддэг газрын шинэ аль явдал эхэллээ. Гэтэ өөр аним кинон дэр манай ертөнцийн технологи ерөөсөө үйлчлдэггүй те. Энэ аним дэр харин яах юм байгаа юм бүүмэд. Хэд хоногийн дараа манай ертөнцлөө дайрсан эзэн төрөн химээх нөгөө ертөнцийн хурал хийж байлаа. Нэг төшмөл нь бид нар нийт зэргүүдийнхээ 60 орчим хувийг алдчихлаа. Одоо яах вэ? Гэтэл хаана нь хохирлгүй дан гэж байхгүй. Дагуул усуудаасаа цэрэг татаад холбоотон ус болоод хаалгалууд дайрна гэлээ. Зарим альбатууд нь арай ухаантай. Түр аз нь яа дайсны зайны шид шиг зүйл хасар хүчтэй юм байна. Манайхны цусан далайл урсаж магадгүй гэд байхад тоож байгаа шинж байхгүй. Нэг муухай нэгээд UC-дэд байгаа юм тэр хаан бүүмэд. Тэгээд л хавьулсаа хамаг зэргийг цуглуулад манайх 300 мянга харин дайсан 10,000 зэрэгч хүрэхгүй. Бараг ялцсан ухааны ярилцаад өмнө нь бас олон зэрэг алдчихад ерөөсөө сургамж авахгүй шүү. Тэгээд очтол нэг салаа бүр юу ч болтлоо хэд болсон. Тэрэгч тоохгүй тулаанаа эхэллээ. 10,000 40,000 дайсан лөө ойртож чадахгүй хідүүлсаар. Гэтэ бодолтой би нэг буутаа өнгөрсөн лөө очил баг хамгийн хүчтэй энэ төр нь болно штэ. Слимтэй гарууд буутай гарууд тэрийг алхан үнэхээр. Тэгээд л нөгөө цэргүүдийн жанжин болтой нэг нөхөр шүн ардаас нь дайрцгаа гэдэг шийдвэр гаргалаа. Угаасаа ч яаж бүцгүй дээ. Жихэн орчин үеийн технологи гэдгийг мэдэрч байгаа юм чаа. Харин нөгөө мөх хаан ч бидний төлөвлөснөөр боллоо гэд энэ эзэнт гүрэн төрүүлж хамаг зэрэгээ алдсан болохоор бусад улсууд дайрж магадгүйгээд эвсэл нэрийдлэр тэдний хамаг зэргүүдийг үхэл рүү хөтлсөн юм ээ. Үлдсэн тосгодын шатаа усыг нь бохирдуул итэргээд бүр нохоос наатай. Гэтэл охин л бодолтой нэг гүнж орж ирээд арай хүн шиг рационал юм ярьж идэл хаан чи тэгвэл чаддгийн бол зэргүүдэд дагавж байгаа судалгаа хийгээд иргэдэг юм. Нөгөө талд Итадами хинтэл тулдаж байна даа гэж дайснаа бүр өрөвдөөстэй. Аргагүй штэ хэдэн 100 мянгаар хидаад тахаар. Хаалганы цаана бол хаалгыг Эрдэнэсийн ундрал гээл олон орны ус төрчид бүр байдлыг тандаастай. Хаалгалуу орсон зарим зэргүүдийг 6 хэсэг болгоод судалгаа хэлэхээр явууллаа. Мэдээж хэрэг Итадами бол нэг багийг ахалцсан. Багийнхантайгаа өөр ертөнцөөр явсан нутгийн уугуулуудтай тааралдан хэдэн үг сураад явж байтал гинэт авраглуу нэгэн тосгоныг бүр юу ч болтлон шатаагаад нисэж явахыг харав. Манай эд сэр авийг судлаад хэн үнсэнд амьд үлдхүүдээ гэтэл хутгаас нэг шаргал үстэй тасарсан авгүй. Тасархаа эльп олж харддаг юм. Хүн чанарын зулгаас нь эсвэл үцэслэн гоодон татагдсан уу бүүмэд. Юу ч гэсэн тэр эльбийг дагуулаад явахаар боллоо. Тосгонд очиод харсан зүйлээ хэлтэл хүмүүс нь хамаг юм хуутгатаад юу л ухаар бэлтгэн. Тэр лүүн хүн эльбийн махыг нэг л амтал бол нэг хэсэгтэл тосгонуудаар эргэлдэж шатаадаг гэнэ л дээ. Тэгснээр тэр тосгоны ахлагч өвгөн бид энэ эльбтэй хамт амьдарч чадахгүй авч явахгүй л гэж байна. Бүр нэг ялгуурлаад байдаг шүү. Тэгээд манай эдл эльбийг авч явахаар боллоо. Тэр тосгонд нэг донтой шидтэн өвгөн шав лилитэйгээ байх ба дөрвөстийн цуваа нэгдэж байтал
урд ямар нэгэн асуудал гарч цуваа зогслоо. Лилиш сониуд зантаа дийлтэн юу болсныг харахаар урагш явлаа. Нэг хүн ухаан алдаж унсан ба түүнд туслаж буй цэргүүдийг хараад алмаар сууж байтал гинтл хажууд нь морь тогшроод манай хүн лүү дайрах гэтэл нэг цэрэг морийг нь буудлаа. Шиддэн охинч энэ хүмүүс намайг хамаарлаа гэд тэдний хүч чадлыг бишрээстэй. Цааш явж байтал нэг цэрэг нь энэ тусганы иргэдийг бид заавал амрах ёстой мүү гэтэл эцдийг нь манай ихэд л өөрсдөө нухацсан байдгийг. Чон бороонор гिचээр дээрэмчдийн бүлэг иргэдийг дөрөөж байхад нь тооны хэмнэн ярьж байтал гинтл лагтгчдын толгой газар дунаад өгдөг юм. Өөрөөсөө ч том хадуур барьсан нэг охин амь насаа надад өнгө өгж байгаад баярлалаа гэд нөгөө дээрэмчдийг хөнөөж эхэллээ. Тэгээд өөрийгөө харахгүй бурхан Эмлоийн номлыг дагагч Рори гэтэл нөгөө дээрэмчт нь Яна үхлийн бурхан байна. Бүгд цухтаараа гээл гүйцгэлээ. Рорич бүр том хадуураараа шавьч бүгдийг нь бяцлаад аялаа. Эмэр. Өглөөч бол цэргүүд иргэдийг хамгаалж явж байтал Рори урд нь гарч ирээд манай хэдийн машин суугаад дагаад явлаа. Итадамигийн өвөр дээр суудсан бүр доор нь балраад гэхгүй юу? Цааш явж байтал өнөөх луу чинь гинэт гарч ирдэг юм. Хүмүүсийг чинь шатай галдураараа дүргэж сүрхчээ үзүүлээ. Ядаж байхад 050 калибрын сум нөлөөлөхгүй болохоор буудаад ямар ч нэмэр байсан. Тэгсэн нөгөө эльп чинь гинэт босч ирэл өөрийнхөө нүдлүү заагаад ундаг юм. Итадами маань ч учрыг ойлгоод нөгөө эдтэй нүдлүү нь гал сул цэгнэ гэж хэлж өгөө. Нүдлүү нь тасралтгүй галлаж нэг цэрэгтэй Карл Кастабор буудах цаг гаргаж өгөө. Гэтэл нөгөөх цэрэг нь аюулгүй байдал гэж эргэж гарснаа цаг алдаж энтэр. Тэгээд л донслогоон санамсаргүй буудаад яг алтхан ихтэл Азар Рори хадуураараа луугийн тэнцвэрийг алдагдуулж луугийн гар оногдов. Луугийн баруун гар тасрахад нэг чин архираад нисээ дотлоо. Баруун гар гүйчүүдийн клуб тавтаа морил. Нөхцөл байдал арай дээрдээд амьд үлдсэн хүмүүс өөд бологсоддоо эмгэнэл илэрхийлээд цэргүүдэд маань талархал илэрхийлээд цааш салж одов. Итадами маань ч гэсэн гараад оллаад эргэж гараад үлдсэн хүмүүс болох Рори Лили эл бусад хүмүүст бидэнд итггээд баазлууга зүг дагуулад буцаар болдог юм. Эльпийн дурсамж гарах ба галтлуу тусгыныхныг шатааж аав нь түүнийг амжиж худагт хийсэн ч өөрөө идэвсэн байдаг. Харин гүнж цэргүүдтэйгээ нэг мухлагс ороо сууж байтал Итадамийн тэр хэд маань лууг хөөж явуулсан. Ногоон хувцастай хүмүүсгээд бүр алзартай болсон байдаг шүү. Итадами маань буцаж очиод дарагдаа үзэж харснаа тайлгнахад түүнтэй хамт ирсэн хүмүүсийг түүнд хариуцуулж өгдөг. Манай энэ гэхдээ сайхан сэтгэлтэй. Нэг ахлагч нь хурж ирсэн юм. Лууг хөөсний дараа чи албаар холбоогоо таслаад эднэрийг шууд аваад ирсэн биз дээ. Холбоогоор ярьсан бол тэднийг үлдээ гэсэн тушаал ярьж магадгүйгээд албаар холбоогоо тасалсан гэдгийг ч нь бол би мэдэж байна гэдгийг. Тэгээд ахлагч нь энэ ертөнцийг гадна тал онцгой ус гэд нэрлсэн мөн Япон ус энтх баялагын төлөө дэлхийн бусад орноос холбоогоо тасалж чадах тухай хэлдэг. Энэ ертөнцийн хэд маань манай технологи мөн хоолыг харж бүр соёлын шоконд ороод гэтээ Японч шууд ирэнгүүтэл тэр хавийн газрыг синдээч гисэн бүр манай дэлхийх биш байх вэ гэсэн шиг амар. Урт удаан өдрийн дараа бүгд л сайхан усанд ороод 3 эмэгтэйчүүд ч бие биетэйгээ танилцаад цэнхэр үст маань Япон хэл соёлыг дажгүй сайн сурсан тул сонсон үтсэн харснаа нөгөө эддээд хуваалцж байлаа. Харин нөгөө гүнз чинь эхлэлд гарсан цэргийн жанжин дээр очиод хааны хамаг булхайг сонсондоо тэгээд л нэлээд ноцтой царай гаргаснаа. Бидний жинхэнэ дайсан бол тэд биш. Эзэнт гүрэл бидний жинхэнэ дайсан байсан гэд тэднийг хармаар байх юм бол Алнус руу яв гэдэг юм. Алнус гэдэг нь хамгийн анх тулаан болсон газар билээ. Ийхүү гүнж Алнусын замд байдаг Италаки гэдэг газар руу хөдлөхөөр болов. Тэр зур нөгөө эльп чинь эцгийнхээ өхөл дэвлэрийгүү бүхий л хангамжаа нэмж нэг эрэгтэй хүнийхээр аваад нэг л гонигтай байдаг. Энэ ертөнцид жижиг лууны хайрс нэлээд үнэтэй байдаг бололтой. Ямар цэргүүд мэдэх биш манай гурав түүгээд ирээдүйн зардлаа олохоор болдгийг. Хайрсыг зархаар мөн л Италаки хот руу явхаар болж Итадамийн тэр эдийг хамгааж авахаар боллоо. Ийхүү бүгд машинтаа суугаад дараагийн аялалтаа гарлаа. Зам зуур эльп манай Итадами руу харж шидэстэй. Италика хотлоо төхөх үедээ 2 удаа утаатай даарч манай хэдийн муу сомнон татна. Тэгтэл холбоотон улсын үлдэгдэл цэргүүд дээрэмчин болоод Италика хотлоо дайрч байх ба гүнж цэргүүдтэйгээ хотыг хамгааж байлаа. Иргэдийг зүгээр битгий суу. 3 хоног л тэсэх юм бол миний цэргүүд ирнэ гэ томоо том. Тэгснээ өөрөө өргөөндөө орсноо хоолоо голоод эмэр хүнжилтөө орчихсон юм ордол яаж л 3 хоног тэснэ гэж баг насаа турснаа. Багасаа л Хүлэг Баатар болох сонирхолтой байсан ба садлааныхаа цэргүүдийг эртнээс бэлдэж байсан хөөрхөн амбицтай хүүхэд байсан байдаг. Түүнээс 7 жилийн дараа хаанаар салаага албан ёсоор Сарнын Хүлэг Баатрууд гэж тунхаглуулсан ч зүгээр л чимэг төдийхөн гэж үзэгддэг. Хаан хамаг анхаарлаа ариун салаа гэдэг салаанд л тавьдаг.
Гинт хаан чи чадвар судлаад иргсэндээ энэ нь гүнжийн анхны тулаантай даалгавар байсан юм билээ. Тэгээд л одоо дадлгын оюутан шиг мөгнаад л байгаа юм байна. Тэгж байтал Итадами тэрхэд бэхлэлтлөө ойртон ирэв. Гүнж машиныг хараад соёлын шиг пүү па юу вэ гэж байж байтал Рори гараад алхатал хурган гайхаад оруулах хэсгээ шийдэж ядаж байтал хаалгыг нь тогтчтол угаасаа л хүнд байдалд орсон гүнж маань хаалгыг олголоо. Даанч бүтлэн буруугаараа эргэцсэн Итадамиг цохоод ухаан алуучдаг юм. Арай гэж нэгэмсэрээд нөгөө эддээ төр хүлээж бай гэж хэлээд гүнжээс нөхцөл байдлын талаар тайлбар өгсөн. Гүнжиж энэ хотын түүхийг ярьж өгөөд мөн л нөгөө холбоотон болоод дайрахтан ч гэсэн энэ хотын удирдлага хамаг цэргүүд нь хамт явсан байж таарна. Тэгэл эргэж ирээгүй гэдгийг яаж эргэж ирэх вдээ манай бүгдийг нь тухайн хийсэн байдаг болохоор ганц үлдсэн удирдлага нь 11 настай охин тэгээд л гүнж хотыг дээрэмчдээс хамгаалж байсан юм билээ. Манай эд жаа зүгээр байх уу туслахаар болж өмнөд хааллагын сахихаар болов. Гэхдээ зүгээр өгөөш болгоод орхицсон өмнөд хаадган дээр манай 12-ыг л үлдээгээд дайснуудыг урагтахаар бэлдсэн байдаг. Рори яагаад эзэнт гүрнийг гүнжид туслаад байгаа юм бэ гэтэл Итадами би зүгээр л хүмүүсийг хамгааламар байна л гэдэг юм. Хариуд нь Рори хүн алах нь нүгэл бишээ. Шалтгаанаас л хамгаална. Худал хурамгал сүнсийг бохирдуулна гэдэг юм. Итадамигийн өөр нэг шалтгаан бол гүнжид дайсагналцахаас илүү эвтэй байх нь ч гэсэн чухал гэдгийг харуулах байлаа. Бүүр нэг хөөрхөн. Гэхдээ юу гэж мэдээж дайснууд өмнөд хаалгалууд дайрах шууд зүүн хаалгалуу довтолдог юм. Нөгөө дээрэмчин болсон цэргүүд чинь бөөн аж аргалтай үхлийн ирсэн мэтэл дайрцгаана. Угаасаа ойлгомжтой л доо. Тулаан гэдэг зүйл амьдралынх нь бүх зүйлс байхад Япон цэргүүдэд тэгтлээг өвлсөн юм чинь. Гүнж маань ч гэсэн онол практик хоёрын ялгааг ойлгоод зөвхөрж байх үед дайснууд хаалгыг нэгээд ороод ирлээ. Хөөрхийн энгийн иргэд цэргүүдэд юу болох вэ? Азар манай Итадами нэмэлт хүч дуудсан байдаг ба газраараа булуудна гэт тулааны онгоцон салаа Италика хотлоо хөдөлсөн байдаг. Цамгийн хамгаалагчид ялагдж дээрэмчид үүнийг л тулаан гэдэг юм. Дайснаа зүйл тусгаад сэтгэл хангалан үхэн бид дайныг хүсэж байна гэж давшилж байдаг шүү. Тэр хооронд Рори хачин дуграад байтал учрыг нь Лелигээс асуудал өгсөн хүмүүсийн сүнс түүгээр дамжиж Эмлоийн зүг оддог ба энэ нь түүний сэрлийг өдөөдөг гэв. Зүгээр болох арга нь тулдах. Тэгээд ч тэр хэд маань тулаан болж буй зүүн хаалгын зүг хөдлөлөө. Рори бүр хадуураа бариад машинаас хурдан гүйлээ. Одоо 5 минут эсвэл Японы нисэх хүчин ирэх ба дотор нь цэргүүд бууга бэлдээ тус тусынхаа бэлтгэлийг хангаж байв. Нэг цэрэг нь дуулгаа бүр доороо хийчихсэн. Яаж байгаа юм бэ гэтэл нөгөөхөө хамгааж байна л гэв. Илэрхтэй л хүн юм да. Рори ч төрүүлж ирээд нэг зэвүүн багтаа гарыг юу ч болсон шидэж хаяад байж байтал ард нь нисэх хүчин чирлээ. Хүний чадлаас хэд тол тасарсан эзэн төрөмбөл хүчний юм нь дээрэмчид дахин л торхоо мэд бяцлаж байлаа. Нисэх онгоцны бороо адил шүршигсэн хоморлон устдах буужин нөхцөл байдлыг дорхно эргүүлв. Рори ч яа зүгээр байх уу сэтгэлээ хандлт цэргүүтээ тулдаж байтал манай салааны нэг цэрэг нэгдэж тэр хоёрч гар санилж дээрэмчдийг юу ч болтол нь яллаа. Дайсны урддагч тэгтэл дэлбэрэлтэн дөртөө Роригийн хадваран зогдоод ийм имийг тулаан гэхгүй бидтэй тэгж бодогдохгүй байна уу гэтэл манай хүн бүр тоосон шинжгүй шидээ таялаа. Японы агаарын хүчин нэгдсэн байдлаар сүүлчийн дайралтай гэж тулааныг дуусгалаа. Гүнчч бүр энэ төмөр Пегасус уу юу вэ? Дархийн ивэлүү гэд бүр гайхчихсан. Итадами маань нэрэн Рориг тэмэрсэн. Гэхдээ хөх хэсэгт нь хүрээд нэг нармаага нийлүүлдэг. Тулааны дараа гэрээ ихэр болж гүнчч маш их нэхэмжлэх арга байхтай гэд айж байтал дайны хоригдлуудад хүн шиг харцаарай гэхээс өөр зүйл манай хэд хүсдэггүй. Гүнж бүр шок. Японы нисэх хүчин зарим хоригдлыг авч авахар болоход Итадами маань хөв таялан гингүүтэл хамаг октоодыг нь өгөөж явуулдаг юм. Лолеч гэсэн ирсэн хэрэгэ бүтээж луугийн харьсаа зараад бөөндөө буцхарууллаа. Гэтэл замдаа гүнжийн тусламжийн цэргүүдэд тааралдаж Итадами хилцээр хийх гээд очтол байдал буруугаар эргэж нөгөө хэддээ зүгтгэж хэлээд өөрөө баригддаг юм да. Үнэн ацгүй шүү. Ийхүү энэ анимийн эхний 6 ангийг төвчлөлт туслаа. Мэдээж хэрэг дараагийнхуудыг үзмээр байх юм бол like and subscribe орохоо мартав. За баяртай сайхан амарцгаагаарай.